Засаг даргын ажлын 100 хоногийн тайлан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баян-Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаан болж орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчид анхны хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын олонх болсон ардчилсан намын бүлгээс Исентан Зангарыг аймгийн засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ 2024 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаар захирамжаар батламжилсан. 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдөр шинээр томилогдсон засаг дарга тамга гардан авч аймгийн засаг даргын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэн. Ажлаа хүлээн авснаас хойш өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа та бүхэнд товч танилцуулж байна. Үүрэгт ажилд орсон даруйда сум орон нутгийн удирдлагын томилгооны ажлыг эхлүүлж 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдөр Сагсай сумын засаг даргаар Бугбайн Бик Плотыг томилсон бол 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн Б 55 дугаар захирамжаар Кагватын Багчааныг аймгийн засаг даргын орлогчоор томилов. Боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцэв. Аймгийн засаг дарга үүрэгт ажлаа хамгийн түрүүнд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бигарсын хамтаар аймгийн боловсрол шинжилгээ ухааны газрын даргасан Хонаев болон боловсролын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Айдан нарыг хүлээн авч уулзан тус салбарт тулгамдж буй асуудлууд, боломжит шийдлүүд, цаашид хэрэгжүүлэх томоохон шинжилгээний талаар санал солилцож, бодлогын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан, боловсролын чанарыг ахиулах талаар үүрэг чиглэл өгөв. Төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж цаашдын зорилго үйл ажиллагааны зарчмын талаар мэдээлэл хүргэн санал солилцлоо. Тэрээр аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага агентлагийн удирдлагуудтай уулзаж цаашдын зорилго үйл ажиллагааны зарчмын талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Улс төрийн сонгуул өнгөрч одоо хариуцлага, сахилга бат төрийн ажлын чанарыг сайжруулах цаг болсныг онцлон тэмдэглэж, шударга, эрэгдэж чиглэсэн бодлого хэрэгжүүлж төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав. Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг илүү амьд хэлбэр шилжүүлж хариуцлагыг нэмэгдүүлв. Удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг 7 хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж өнөөдрийн хүртэл нийт 13 удаа зохион байгуулсан байна. Үүний хүрээнд 160 төрлийн үүрэг даалгавар өгөгдөж хэрэгжилтийг шуурхай хангах арга хэмжээг авч ажиллажээ. Хуралдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй агентлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцсон байна. Батлан хамгаалах салбарт анхаарч хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Батлан хамгаалах яамны төлөөллийг хүлээн авч уулзан хоёр талд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цэргийн алба хаагчдын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах талаар ярилцлаа. Тус аймагт төрийн албан хаагчийн зогсолбор хотгоны төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг холбогдох хууль эрхцэн хүрээнд шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн батлан хамгаалах бодлого зэвсэг түвшний үйл ажиллагааг сурчлах, олон нийтэд таниулах арга хэмжээнүүдэд зориулж 9.9 сая төгрөгийг шийдвэрлэн санхүүжилтийг олголоо. Батлан хамгаалах яамнаас 2025 оныг Эх оронч Монгол их сэргэлтийн жил болгонд зарласантай холбогдуулан хүүхэд залуучууд ард иргэдийн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Эх оронч Монгол эр цэргийн алба, соёл урлагийн тоглолтыг аймгийн 13 сум нэг тосгонд амжилттай зохион байгууллаа. Гадаадын донор байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Үүрэгт ажлаа эхэлснээс хойш анх удаа гадаадын донор байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Юнстен Намсват, Баян-Улгийн аймаг дахь салбарын захирал Житл Эсплант нар оролцов. Уулзалтаар тус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Уг байгууллагын үйл ажиллагаанд талархал илэрхийлж хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжихээ мэдэгдлээ. Түүнчлэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара нар нийслэл Улаанбаатар хотод уулзан Япон улсын засгийн газрын өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн хүрээнд Баян-Улгийн аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн байранд засварын ажил хийгдэж, сурагчдын сургалтын орчныг сайжруулах, хүүхдийн суралцах таатай нөхцөл бүрдэх боломжтой боллоо. Энэхүү төсөл нь боловсролын салбарт оруулж буй томоохон дэмжлэгийн нэг бөгөөд цаашид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих бусад төсөл хөтөлбөрүүдийн эхлэл болж байгаагаар онцлог байлаа. Онцгой комиссийн хуралдаан зарлаж өвлжилт хаваржилтын бэлтгэлийн бэлэн байдалд онцгойлон анхаарч байна. Өвлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, зуудын эрсдлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багтаа даван туулах чиглэлээр онцгой комиссийн хуралдаан зохион байгуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Сумагийн удирдлагуудад малчтайгаа хамтран ажиллаж бодит нөхцөл байдлыг үнэлэн
шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн өвөлжилт хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудын бэлэн байдлыг сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Малчдыг дэмжих, отор нүүдэл хийх боломжит бүс нутгийг тодорхойлох, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг авч зохион байгуулалтаа ажиллаж байна. Гайлын байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж бомбын үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Баян-Улгийн аймаг дэх гайлын газрын удирдлагуудтай уулзсан гайлын байгууллагын нөхцөл байдал, хөлийн бомбын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов. Гайлын албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор сангийн яамд 5.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй орон байрны саналыг уламжилж дэмжин ажиллагаа илэрхийлв. Мөн хөлийн бомбуудын хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд 2024 онд цагаан нуурын чөлөөт бүсийн бомбын өргөтгөлийн судалгааг Азийн хөгжлийн банкны төслийн багтай хамтран хэрэгжүүлэхээс гадна Дайнгийн бомбыг байнгын ажиллагаанд шилжүүлэх асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцүүлж бодит дахис гаргаж эхлээд байна. Хортой хүнснээс татгалзын аяныг Баян-Улгийн аймагт эхлүүлв. Баян-Улгийн аймаг дахь гайлын газрын санаачлагаар аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа эхлүүллээ. Иргэдийг хаяг шошгын зөрчилтэй, гарал үүссэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүний хор уршигыг танин мэдэх, түүнээс татгалзах дадал хэвшүүлэхийг зорж хортой хүнс хэрэглэхээс сэрэмжлүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Сумдад ажиллаж иргэдийн санал бодлыг сонсов. Аймгийн засаг дарга сум орон нутгийн цаг үеийн ажил өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор Алтай суманд ажиллав. Тэрээр иргэд хөдөлмөрчдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний асуултад хариулт өгөв. Авилгатай тэмцэх газрын төлөөлөлтөд уулзав. Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгэрүүлэх арга хэмжээний ач холбогдлыг онцлон тэмдэглэж, авилгалын эсрэг тууштай байр суурь баримталж, өөрийн биеэр үлгэрлэн манлайлж ажиллагаа илэрхийллээ. Мөн авилгын эсрэг тэмцэх, иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Телекамерын хяналтын дэд төвийг байгууллаа. Баян-Улгийн аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд телекамерын хяналтын дэд төвийг байгуулж, төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдийн камерын нэгдсэн системтэй болгож, хуулийн дагуу нээлттэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Энэхүү төв нь гэмт хэрэг зөрчлийн гаралтыг багасгах, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой бөгөөд дэвшилтэд технологи нэвтрүүлэн улсын хэмжээнд IRIX ухаалаг програм хангамжийг ашиглана. Зорилттой бүлгийн иргэдийг ажилтаа болгох ажлыг эрчимжүүлж, энэ хүрээнд 121 ажлын байрны захиалга хүлээн авч хэрэгжүүллээ. Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл хуралдаж, аймгийн засаг даргын А1111, 1112 дугаар захирамжийн дагуу зорилттой бүлгийн иргэдийг ажилтаа болгох арга хэмжээг эхлүүлсэн. Төрийн байгууллагуудад байгаа сул чөлөөтэй болон шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газарт тухай бүр хургуулах үүрэг чиглэл өгөгдөж, мэрэгжил шаардахгүй ажлын байранд хүсэлт гаргасан иргэдийн амжиргааны нөхцөл, ажилгүйдлийг харгалзан зохих дарааллыг тогтоож, холбогдох бүртгэлжүүлэлтийг хийж, 52 байгууллагаас ирүүлсэн 121 ажлын байрны захиалгыг хүлээн авч, олон нийтэд мэдээллээ. Үүний хүрээнд ажлын байрны сонгон шалгаруулалтад иргэдэд ил тод болж, зорилттой бүлгийн иргэд ажилтаа болох боломж бүрдлээ. Спортын салбарыг дэмжиж, шилдэг тамирчдаа урамшууллаа. Биеийн тамир спортын газрын үйл ажиллагаатай танилцж, салбарт тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, олон улсын тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчдаа хүлээн авч, алдаршуулан, хүндэтгэл үзүүлж санхүүгийн дэмжлэг олголоо. Энэхүү бодлогын үр дүнд Баян-Улгийн аймгийн түүхэнд анх удаа Бикнур Азийн аврах шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж томоохон амжилт гаргав. Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Төвшин Жаргалтай уулзаж, аймагт волейболын спортын хөгжлийг дэмжих талаар санал солилцсон. 2025 оны 7 дугаар сард U13-аас 14 насны волейболын улсын аврах шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулах бөгөөд зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов. Эдгээр үйл ажиллагаанууд нь аймгийн засаг даргын спортын салбарт үзүүлж буй дэмжлэг хүндтгэлийн илэрхийлэл юм. Аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга болон засаг даргын санаачлагаар анх Мөсөн хотхон байгуулагдлаа. Төв зингэлдэх хүрээлэнд төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Мөсөн хотхон байгуулж, ард иргэд хүүхэд залуусын чөлөө цаг өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Он солигдох мөчид эрүүл мэндийн салбарыханд талархал илэрхийллээ. Шинэ оныг өгдөх торгон мөчид ард иргэд гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ баярлаж байх үед эрүүл энхийн манаа тасралтгүй зүтгэж буй эмч, совилогч, асрагч, үйлчлэгч, эмнэлгийн ажилчид болон шинээр мэндэлсэн нэраа ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж талархлаа илэрхийллээ.
Тэрээр эмч ажилчдад үлгийчүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж гарын бэлэг гардуулан тэдний нүрийн хөдөлмөр хичээл зүтгэлийг онцлон үнэлсэн юм а. Шинэ оны босгон дээр аймгийн салбарын оны шилдэгүүдэд тодруулж шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. Шинэ оны босгон дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг дарга үйлдвэрчний хэвлэлийн холбооны өргөдөгсөн хурлын шийдвэрээр салбар бүрээс 2024 оны амжилтыг үнэлэн оны шилдэгүүдийг тодруулан шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд салбарын шилдэг ажилтнууд хамт олонны амжилт, хичээл зүтгэлийг үнэлэн талархал илэрхийлэн шагналыг ёслол төгөлдөр гардуулав. Засгийн газрын өргөдөгсөн хуралд оролцож 2025 оны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Засгийн газрын хэрэглэх газраас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэхүү хуралд аймгийн засаг дарга оролцож 2025 онд төрийн чигүүргийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд засгийн газрын бодлого чиглэлийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчлэгийг шуурхай хүртээмжтэй болгоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Аймгийн хөгжлийг дэмжих бодлогын томоохон шийдвэрүүдийг баталлаа. Аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 26 асуудлыг оруулан хэлэлцүүлж, холбогдох тогтоолуудыг батлуулан, мэргэжилтийг эрчимжүүлж, хяналтад авч ажиллаж байна. Эдгээр шийдвэрүүд нь аймгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дэвшлэхэд чиглэсэн бодлогын томоохон алхам болсон бөгөөд бодит үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна. Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. Энэхүү төлөвлөгөө нь аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын томоохон баримт бичиг болж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдав. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаанаар 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хөтөлбөрт бүс орон нутгийн хөгжил, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэгтэй бөгөөд нийт 22 дэд бүлэг, 77 зорилт, 302 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эх 4 жилийн хугацаанд олон бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, аймгийн хөгжлийг шин түвшинд гаргах зорилготой юм. Тендер шалгаруулалтын эл тод байдлыг сайжрууллаа. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн зарлагдсан тендерийн 94% нь нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдаж, зөвхөн 6% нь шууд гэрээ байгуулах зарчмаар хийгдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нээлттэй тендерийн эзлэх хөв өссөн нь эл тод байдлын ахиц дэвшлийг харуулж байна. Мэдээлэл харилцаа холбооны хүртээмж сайжрав. Мэдээлэл харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дараах ажлыг хэрэгжүүллээ. Аймгийн төвийн зарим багууд болон Дэлгүүн, Цэнгэл, Улаанхус, Бугал сумдын өрхүүдийг шилэн кабелд холбож, өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэв. Шинэ үлгийн хороолол байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Үлгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 584 га газарт бие даасан дулаан, цахилгаан, цэвэр усны болон цэвэрлэх байгууламжийн их усүртэй шинэ үлгийн хороолол байгуулахаар төлөвлөж байна. 2160 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, төрийн анхан шатны үйлчлэгээний төв, эмнэлэг болон бусад худалдаа үйлчлэгээний төв зэргийг төлөвлөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулсан. 30 мегаватт хүчин чадалтай 2 дахь их усрын дулааны цахилгаан станцын тээзүг эрчим хүчний яамны зөвшөөрлөөр боловсруулж байна. Мөн Үлгийн сумын 6-9 дугаар багийн нутаг дэвсгэрээс 12 га газрыг хорооллын бүтээн байгуулалтад зориулан 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгав. Энэхүү төсөл хэрэгжснээр Үлгийн сумын инженерийн дэд үтцийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжрах ач холбогдолтой юм. Үлгийн арена соёл спортын цогцлбор барина. Улсын их хурлын гишүүн Жангаавалтай хамтран 1500 хүний суудалтай орчин үеийн Үлгийн арена соёл спортын цогцлбор байгуулахаар ажиллаж байна. Энэхүү цогцлбор ашиглалтанд орсноор иргэдийн спорт, соёл арга хэмжээнд хамрагдах боломж нэмэгдэж, олон нийтийн чөлөө цагаа өнгөрүүлэх таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм а. Үлгийн ногоон нуур суманд төрийн албан хаагчийн орон сууц барина. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас Тус аймгийн Үлгий болон ногоон нуур сумын төвд тус бүр 15 айлын орон сууцыг улсын төсвийн хөрөнгөөр барих ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга дээрх сумдын удирдлага холбогдох байгууллагад газрын асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхийг даалгаснаар ногоон нуур сумын төвд орон сууц барих газрын асуудал шийдэгдсэн бол Үлгий сумын газрын асуудлыг 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах замаар шийдвэрлэхээр болсон.
Нэн яралтай туслам шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлв. Аймгийн засаг даргад иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хүнд өвчин, бусад шалтгаанаар нэн яралтай туслам шаардлагатай 27 иргэнд нийт 34 сая төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлв. Энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн хүнд нөхцөлд орсон санхүүгийн бололцоодтой руу иргэдэд зориулсан бөгөөд аймгийн холбогдох зөвлөлийн хурлаар хэлэлцсэн шийдвэрлэв. Цаашид эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж шаардлагатай дэмжлэгийг үе шаттайгаар үзүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Иргэдийг хүлээн авч уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. 7 хоног бүрийн пүрэв гарагт иргэдийг хүлээн авч уулзах нээлттэй уулзалтын журмыг хэрэгжүүлж байна. Иргэдийн санал хүсэлтийг сонсож холбогдох газар хэлтсүүдэд шилжүүлэн шийдвэрлэж, зарим тулгымдсан асуудлыг нэн даруй судалж шийдвэрлэх үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 2160 гаруй иргэнтэй биежилэн уулзаж 800 гаруй өргөдөл гомдол хүсэлт хүлээн авч ажиллажээ. Удирдах албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Сумдын засаг дарга нар болон хэлтс агентлагийн дарга нар удирдах албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэхүү арга хэмжээнд төрийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, удирдлагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал аж холбогдолтой юм. Тунгалаг толб 2025 Мөсний баярыг зохион байгууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаажилсан эрүүл монгол хүн аяны хүрээнд аймгийн засаг даргын дэмжлэгээр Тунгалаг толб 2025 Мөсний баяр аялал жуулчлал соёл спортын наадмыг толбнуурд амжилттай зохион байгууллаа. Мөсний баярын үеэр олон төрлийн спортын тэмцээн, урлагийн тоглолт, хөгжөөнд арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, орон нутгийн иргэд болон жуулчдын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо. Улсын хурлын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Улсын хурлын гишүүдийг хүлээн авч уулзан аймгийн хөгжлийн бодлого 2025 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, аймаг орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ нь улсын хурлын гишүүд болон аймгийн удирдлагуудын хамтын ажиллагааны шинэ эхлэл боллоо. Түүнчлэн хөгжлийг дэмжих бодлогын шийдвэрүүдийг хамтран гаргах, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд харилцан ойлголцож, нэгт уялдаа холбоотой ажиллагаа илэрхийлсэн чухал уулзалт байв. Аймгийн засаг дарга ажлаа хүлээн авснаас хойш эхний 100 хоногт нийт 250 гаруй захирамж гарган шийдвэрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллаж байна. Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн бодлого шийдвэрүүд нь аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчлэгийг илүү хүртээмжтэй шуурхай болгоход чиглэж байгаа юм.